За утаар амьсгаа аваад удаан гаргаж шүмдэ. За. Та наатаа арцаа холдуулаад тааж. Энд дараа хөвдөж байна уу? Хөвдөж байна. Энд яаж юм хөвдөж байна уу? Хөвдөж байна. За. Үгүй үе ингэж өвдөд идэв юм аа чи. Уга арга ядахтаа нөхөр ихтэй хоёр лам бөөгөр явахын тэгээд нэг хорлол байл гээд ах. Луси хорлол байна гэдээ хэлээд байгаа. Тийм ээ тий хорлол. За танах ямар жолонтой? Ямар жолдон багтаа зүгээр нэг одон нүхэн жолдон штэ хатаад. Анх барихтаа хөрсөө хамгаалж хаалт хийсэн үү? Тийм ямар юм тийм байх юм бэ? Зүгээр л байгальтаа очиж шигээгээл ачихгүй. Ундны усаа анаас авдаг. Энэ доотлоо амрах шанаас л штэ. За ойлгомжтой. Яас. За би та хоёрыг сайн тайлбарлаад өгье заяа. Энэ одоо танаа Жордан гэж үү тий? Жордангийн доор хөрс байна. Жорданд хүн ороод ялгц гарнаа да. Гарсан ялгдас хөрсөнд ороод бөөн ням бактери болж үрж. Тийм үү? Хөрсөн доор юу ах вэ? А? Үний ус. Нөгөө үрдсэн ням бактери бохирч нь энэ үний ус руу шингэн. Тэр шингэсэн гүний усыг яах вэ? Танаа хөрш хамар хашааны нөхч нь гүний холбоонд амжуулж аваад та тэндээс ус аваад тэр усыг та гэр бүлийнхэндээ уулгах. Тэгээд энэ хөөрхөн охин гизний хаалт төвчд болсон. Нэрэд их тий. Угүй одоо тэг яасан дээр өгшээ. Чи багшаа. За энэ байдлаар ингээ удаан байгаад ах юм бол та хоёр ч гэсэн тэгэхээр яах вэ? Одоо багшаасаа л асуудаг байх та. За та тэр багш дээр очиж болно. Гэхдээ хамгийн эхлээд хайртай бүхнээ хамгаалж энэ жордонгоо эко жордон болгох. За юм хөр. Ойлголоо. Яаж Энэ мэдээлэл зургатаар зөндөө явж байгаа шүү дээ. тий. Хөршүүдтэй хэлж уриалаараа. За юу. За тэгээд тэрийг ч харин чадсан шүү хөө. За маа энэ нэмийг авч өгөө. Хөрсний бохирдлоос салахгүй бол хичнээн ийм уугаад нэмэр байхгүй за. За ёстой баярлалаа эмчээ. Баяртай. Яа, нэрээ тийм биш шүү дээ. Одооноос эхлээд хідүүлээ. Хөршүүдээ уриалж эрүүл мэндэ хамгаалнаа. Орчноо бүү бохирдуул.